Нэгдсэн үндэсний байгууллага Habitat төсөл иргэдийн оролцооны аргачлалд суралцсан амьдрах орчин ахуйн нөхцлөө сайжруулж буй иргэдийн түүх туршилгууд. Баян зүрх дүүргийн 9-р хороонд амьдардаг цэцэрлэгийн тогооч мэрэгжилтэй Ариун сайхан. Ариун сайхан маань 5 хүүхдийн ээж бөгөөд хүүхдүүдээ өсгөх хугацаанд тэрээр бусадтай нээлттэй харилцах боломж бага, өөртөө итгэлгүй болж байв. Би өөрийгөө нийгмээс тусгаарлагдсан мэт мэдэрдэг байлаа. Харин нэгдсэн үндэсний байгууллагын Habitat-ийн төслийн хүрээнд зохион байгуулагдсан сургалтуудад уйггүй хамрагдаж хичээсний үр дүнд сургагч багш гэсэн нэрхээ авч чадсан. Сургагч багш болж хамтын хүч бүлгийн ахлагч болсноор миний харилцааны ур чадвар мэдэгдэхүйд сайжирсан. Би бусдад илүү нээлттэй болж чадсан. Өмнө нь хийх боломжгүй, амжихгүй юм шиг санагдаж байсан ажлууд маань эхэлж амьдрал минь сайжирсан. Ариун сайхан маань Habitat төсөлдөө хамрагдаж гамшигаас урьдчилан сэргийлэх сургалтыг олон энгийн иргэдэд зааж сурган өөрийн хүүхдүүдтэй илүү сайн үлгэр дуурайлал үзүүлэн амьдарч байна. Нийгмийн оролцоо өөрчлөлтийн эхлэл. Habitat төсөл.